За ингээд амлсан ясаар гялцуулсан шиг манайхаа. Нэг гүцээ та тийм ээ. Тэгэл одоогоор One Piece Wano Arc-аас өдийг хүртэлэг бүхий л ангийг товчилсан юм байна. Тэр найз нөхөдөө сайн дуулгаарай. One Piece үзээгүй л орж ирж үз сонирх гэж бас хэлээрэй. Тийм. Манай сувгийн хүндэт гişүрттэй талархлаа. Дахин дэвшүүлье. Гэт алдарт гişүртийн энд ингээд гараад тавьчий. За ингээд товчлоо хамтдаа орцгоё. Сургуулийн гадна авраг том могоо хүүхдүүд рүү дайрч байлаа. Хүүхдүүд бүгд л могоо хараад түүнээс айж гүйцгээлээ. Гүйж байхдаа нэг нь энэ нөгөө Ёрмон гадар гих эртний могоо байна гэж дуалтлаа. Могоог харвал яг л хин нэгний зурсан зураг шиг ингээд зурсан зураг нь ам орсон гэлтэй харагдана. Зурсан зураг шиг хэрнээ сургуулийг нурааж болох аюултайгаа мэдрүүлэхэд багш нар амжиж хүүхдүүдийг нурангаас авардаг. Хүүхдүүдээ дотогш ор химэн захиж өөрсдөө авраг могоотой ганцхан салаамуудаар үзэлцэхэр бэлтлээ. Багш нар захирал нар сандралдаж яахыгээ ярилцах хооронд нөгөөхдөө сав модтой багш дийлдсэн бололтой авраг могоо бүдэрч унсан хоёр хүүхдийг ороож дээрээс нь хараад яг л идэх гэж байна уу гэтэл сургуулийн захирал гарч ирэн авраг могоог дил зөглөө. Энэ үеэр савлч мөн ирэн гараа хакигаар бүрэн авраг могоог дилдэг. Сургуулийн сурагчид харж гайхаж хэсэг зогссноо гинтл инээлдэж гайхаж багш нарыгаа мундаг дайс тулахыг мэдсээр тэдэн дээр ирж магтаалын үгсээр бөмбөгдлөө. Сургуулийн захирал хуучин авраг далайн дэрэмжтийн гишүүн байснаа хэлэн тэд цааш яг юу болох талаар мөн юу болоод байгааг талаар ярилцсан байхад Робин Жобер хоёр Саулын сахалнаас нь цохол гараад ирлээ. Робин Саулаас нарны ирээлэмд иймэрхүү амьтад гарч ирэх нь энгийн үзэгдлөө гэж асуухад зэрлэг амьтад чуулан байдаг л да. Гэхдээ энэ бол юр бусын том юм байна гэж хэлэн хүүхдүүдэд миний ийм талыг хараад үнэхээр уучлаарай гэхэд хүүхдүүд харин ч дуртай байгааг илэрхийлдэг. Гинтл сургууль дотроос чангаар орилдох чимээнээр хэсэг шилжгэд тамирын багш Wolf буюу Чон багш маань маш хүн дээр бэрцсэн байдалтай байлаа. Мангас дөнгөж гарч ирэх үед тамирын багш л хүүхдүүдийн дэрэгд байсан ба бүхий л хүчтэй зохилт нурангийг өөрийн бие дээр авч хүүхдүүдийг аюулгүй болгосон хүн чинь энэ хүн юм байна. Өөрөө ч би зүгээрээ л гэд бандаж тэнд байх хүүхдүүд түүний эрүүл мэндэд санаа зовцгоно. Энэ үеэр хэсэг бүлэг хүүхдүүд ямар ч үг хэлгүй нэгэн сум дагсаар нэг тийш явахыг харан аврах хүүхэд Робин дээр очиод та нар Люфигийн найзууд уу гэхэд мэдээж бид найзууд наа гэж хариуллаа. Нөгөө хүүхэд чинь хэсэг нэг хідэн алхам хойшилсноо холдоход Робин Люфи чамд ямар нэгэн муу зүйл хийгээ юу гэж асуулаа. Бид яагаад гэдгийг нь бас харж байна л да. За ингээд Саул хүүхдүүдийн араас явах гэтэл тамирын багш хүүхдүүдэд битгий үрээрээ гэж хатуу цаглаа. Ийхүү үлдсэн хүүхдүүдийг олж харж тэдний байгаа байдлыг хянахад бүгд унтаа байдалтай ч цагаан сум даган явсаар байх нь үнэхээр ачиргалтай. Тэнд баах багш нар буцаад ир гэж орилсон ч тэднийг тоож байгаа юм байхгүй алхасаар л. Робин Саулаас хүүхдүүд унтангаа алхахдаг хэрэггүй гэхэд үүний хариулт нь мэдээж нойронд алхах гэж зүйл байгаа л гэж байна. Ийхүү яриад байж байхад ойрхон байх хүүхдүүд бүгд л нэг нэгээрээ ухаан алдаж унаад байхаа. Chopper Робин хоёр ч яарвчлаа ойртох гэхэд сургуулийн аюулгүй дохиогоо дуурхан онцгой байлж хэлжлээ. Юу болоод байгааг харуул саяны могооноос илүү аимшигтай мангасууд Эльбафтер үзэгдэх юм дэр. Аюулын дохиог дуурхан Эльбафт яг юу болоод байгааг дуулга. Хүүхдүүдийг нүүлгэн шилжүүл яаралтай гэснээр хэсэг өршлөгдлөө. Тамир ирэлэмд Локи гартаа Рагнерийг атгасаар намайг ганцхан гаванд хүчсүүлнэ гэж бодоод байгаа мó. Өрөвдөлтэй юм. Намайг яг одоо сул эсвгөөс Эльф сүрэх болно шүү. Намайг худлаа ярьж байна гэж бодож байвал андуурл би харуулъя гэсэн гэж хэлэн хоёруудын нэрийг дуудсаар хүчтэй зөглөн бэлтлээ. Рагнерийг савхад эргэн тойрондохдоо бүхий л зүйл гал давтан авраг модч бүр гал давтан Эльбаф сүрнэ гэдгийг харсан Люфи юу ч хийж чадалгүй зохилтыг зогсоож чадалгүй хүчтэй зохилт байндаа тусдаг. Дээр гал гарсныг хүмүүс мэдэж яаралтай галыг унтраахыг гэрүү бусдтай хэллээ. Сургууль дээр ирэхэд Киба Саул хоёрыг хайсан нэгэн багш ирлээ. Тэрийг Даан гэдэг багш шүү дээ. Аан багш маань тэр өдрийн өглөөнийхөө хичээл дээр хамгийн их айдаг зүйлсээ зурцгаагаарай гэсэн даалгаврыг сурагчдаа өгсөн байж хүүхдүүд ч гар уралдуулсаар өөрсдийн хамгийн их айдаг зохиомл түүхэн амьтдаа өөрсдийн төсөөллөөрөө цагаан цаасан дээр буулгалаа. Нэг сурагч нь миний хамгийн их айдаг зүйл бол Локи гэлээ. Зарим нь Ика бол хамгийн амар нь тэр ертөнцийг устгаж байсан л гин.
Энэ тэр одоо өөрсдийн толгой доторх аймар гих үгсээ илэрхийлсэн нь яг л түрүүний могоо шиг харагдаж байх ба энэ мэтэр өөрсдийн айдас зүйлсээ одоо түүхтэй хамт ярьцгаалаа. Ийхүү тэдний өмнө хүүхдүүдийн төсөөллийн хамгийн аимшиг зүйлс болох хар тарсан зүйлүүд нь аим орсон байгааг бид хардаг. Нэг холгүй Самарс Гүнко Гиллингхэм нар одоо байдлыг ажиглалаа. Энэ чадвар бол одоо Гиллингхэмийг болох нь тодорхой болдог. Энэ чадвар хүүхдүүдийг одоо усан онгоцсон суух хүртэл үргэлжлэнхээ одоо тодтгон харин бусад томцоолн тэднийг аварж амжих юм болоо да гэхэд Самарс инэн хайр бол бусдыг шалтгаангүйгээр өвтгөх юм аа гэж хэлэн чи хэрвээ сарнайг гартаа барихыг хүсэх юм бол өргөстэй тулархад бэлэн байх хэрэгтэй гэсэн одоо ишлэл хэлэн Гүнкогоос чиний одоо хамгийн их айдаг айдас чи юу юм бэ гэж асуулаа. Хэсэг тэнэгэлцэн бодсноо Ника хэмээн хариуллаа. За дараагийн ангимаар Саул Робин Чопор гурав одоо хүүхдүүдийг сэрэхээр артаас нь даган дахин нэрсийг нь дуудсаарлаа. Харамсалтай нь ямар ч хариу байдаггүй. Харин тэд урд байх сумыг анзааран Робин Саулд бидэнд ноён чоногоо унтаж байгаа хүүхдүүдэд яасан ч үуч болохгүй шүү гэж хатуухан хэлсэн. Гэж одоо хэлсэн ч гэсэн Саул ухаангүй уршлах хүүхдүүдэд зүгээр л хараа зогсож чадалгүй. Хамгийн урд байх Йова гэх одоо сурагч руугаа гараа сонгон хүрэх тэр агшинд хурц үзүүртэй зүйл хоёр гарыг нэвт сүлвлээ. Саул тэр даруйдаа өдөлтөөсөө болж хоош унахад Робин Чопор хоёр цочирдлоо. Учир нь тэдний хинэнч сая яг юу болсныг харж чадаагүй. Гурвал хинбэ юу вэ гэсээр хэсэг өршлөгддөг. Сургууль дээр Аан багш Элбафын тосгоны тусгай одоо холбооны дэндэн мушигаар дуудлага хийлээ. Бүгдийн анхааралд Валрус сургуулийн бүх сурагчид гүн ойронд автсан. Тэр сурагчдаас 9 нь ойрондоо алхасаар 8 дугаар мөчрлөө чиглэж байна. Мөн ойгоос том хэмжээтэй хачин аратнууд гарч ирснийг хэлэхэд баруун тосгонд байсан Нами энэ бүхэн ийм ордон болсонд нь итгэж өгөхгүй. Та хүүхдүүд зүгээр үү л гэж асуусаар хэсэг өөрчлөгддөг. 8 дугаар мөчр харин галт автсан байлаа. Энэ бүхнийг хөгшин Жерүл сонсоод гүн санаа зовсон байдалтай болж өөрийнхөө 30-40-үүдийг ингээд л алдчих юм гэж үдэ гэж санаан зовжээ. Дааж усап болон хэсэг бүлэг хүмүүс буюу хөгшин Жерүл маань сархтыг хэтрүүлэн эргэлсэн учраас тусалж чадгаасаа нэгэнд хол олжээ. Шууд л хонх жингэнэн Элбафын галын команд их ирлээ. Хурдтай явах онгоцыг бүгд л харан халив урагшаа хэмээсээр өнгөрөхөд тэдний өмнө хавраг том ясан зэрэг гарч ирэн агаарт явж байхад нь хөлгийг ганц лалгатаад унаг ачхдаг. Бүгд л яг нэг ийм царай гаргана. Харин энэ бүгд болж байхад энэ гурав Үүмэний гоолд асар тансаг вайн үртэнгээ лагшери ширээн дээр болж буй бүх процессыг адсаар инээсээр оройн зогийг жинхэнэ зоглож байлаа да. Самарс хэлж байна. Хайртай хүн бүр өөрийн гэсэн өргөстэй байдаг. Хайр бол хүсэл тэмүүлэл юм. Илүү ойрхон дотны хүн байх тусмаа өөрөөс нь гүн гүнзгий мөн харагдхаа болно гэж тайлбарлалаа. Хэрв тэдний эцэг их нь ирээд хүүхдүүдэд тэрвэрх гэхэд тэр хүүхэд өнчөрнөө гэж боддоо. Энэ бол аллагын хамгийн хурц хэлбэр. Чиний хамгийн хайртай хүн чинь чамд хүрмэгцээ чамааг их хайраасаа болж өгнө. Гэж хилэнгээ гарандах өргөсөн ил болж чөтгөрийн жимсний эзэмшигч өргөс жимшидсэн болох нь ил болно. За ингээд үргэлжлүүлэн Гүнкогоос их л сүртэй реакшн хүлээсэн ч юу ч байсангууд нь уйтгартай эмхтэй юм да чи гэлээ. Гиллингхэм харин энэ хоол жаахан давс муутай байх ч нэ гэж хэлэн Самарс руу харахад түүний хажууханд үүл хуран давс бодож байхад нь шууд л унтуулахад үүлнээс нь нөгөө нэг давсаа шууд шууглаад аваадахлаа. Тэгснээ түүнийг сэрээгээд хажуудаа давсаа авчихлаа хэмээн харууллаа. Тэр бол Риориономи буюу медикал зоон хувирал болох Киран гэх мөрөөдлийн эзэмшигч ч юм уу нэг тийм мөрөөдлийг бодит болгогч хүн юм байна. Тэгээ хүүхдүүдийн энэ амар гих айдсууд зүүд болгоныг амьд болгосон үнэн энэ хүн бол буюу Гиллингхэм юм байна. За Гиллингхэм энэ чадвараа олон зэрэг энэ тэмдгүү зэрэг ашиглаж чадах ба одоогоор бодит зүүднүүд 8 дугаар мөчний энэ тэмдгүү тархсан байгаа юм байна. Эдгээр хар дарсан зүүднүүдийн бүгдийг нь Гиллингхэм өдөртөж байгаа нь мөн илт болдог. За Гүнко энэ бүгдийг хэсэг харснаа төрөний зүүднээс авсан давсыг асуун хоолндоо нэмэн амсгад төрөний дүр төрх нь эс өөрчлөгдөн үнэхээр амттай байгаа болтой нүдэн томрон энэ давс хэдэн калори вэ гэхэд энэ бол зүүднээс бий болсон зүйлээ. Үүнд ямар ч бодит уураг эсвэл калори байхгүй. Харин зүгээр л таашаалыг өгдөг гэхэд Самарс энэ ажиллагааг хэтэрхий амархан байна. Яагаад ингэж амархан явагдаад байгаа юм бэ гэж гомдолдог. Гүнко харин нээхийг хувирлгүйгээр гэтээ санар сэрэмжээ буулгаж болохгүй шүү. Би тосхонд далайн дэрэмшний хөлөг онгоц харсан. Тэр хөлөг бол Йонко дэрсэн малгад Люфид хараалагддаг гэж хэлэн хэсэг өршлөгдлөө.
Энэ хооронд 9 одоо унтаж буй хүүхэд 8 дугаар мөчөрлөө буюу одоо асаж буй халуун гал руу чиглэн алхаж байлаа. Ариун Баат руу санаа зовхчгүй энэ хэсэг хүүхдүүд хэрэг хөлөг онгоцонд хүрч чадахгүй бол сургууль дээр ч зөндөө хүүхэд л үлдсэн дээ гэж хэллээ. Харин тамийн нийлэмд Локи одоо хүртэл Элбафыг зарлал хийсээр л хайруудын харин хариу зохиолд өгөх гэхэд Зора түнд болохгүй гэж сануулдаг. Люфи аль хэдийн шийдрэг гарган дээш үсрэн гараа хийлэн том нударгаараа зөөлөн цохилт өгөхөд Локи айхтар орилж чарлж гарснаа чимээгүй ихнэр ингээд би ялагчуу даа гэж хэлэн ухаалтаад өгдөг. Зора өөрийнхөө үгийг зөвтгөж Локи өгөхийн наан байна. Саяны бүх зүйл зүгээр л жүжиг байсан. Ингэж сүржгэнж өөрийнхөө гавийг л тайлбарлах бодолтой байсан биз. Гэхдээ энэ үйл явдал одоо түүнийг хэр их цус алдсныг илтгэх байхаа. Харин Роуд энэ бүгдийг харан эртнээс өдийг хүртэл одоо олж мэдсэн бүх хийл зүйлсээ нэгтгэн дүгнэлтэн төрлөө. Хин нэг нь Локиг үнэхээр алхаар оролцсон байна. Локигийн өмнө буруудгаж байсан бүх зүйлсээс бүр тусдаа зүйл болохыг ойлгож авдаг. Люфи аврагуудыг зэмлэж та нарын нүдний чи өмнө танаа төрөлд өгөх гэж байна. Энэ хүний өмнө одоо ямар зүйл хийж байсан, мөн ямар ялтай байх нь хэн хамаатай юм бэ гэж ойрлон Локи туслахыг хүсгэд аврагууд хэсэг чимээг болсны дараа Гэрд одоо Локигийн шархыг боож эхэлнэ. Ийхүү төр хугацааны орийг хийн түүнийг бүтэн маарлаар орон бүрэн чөлөөтэй хөдөлгөж болохгүйгээр дөнгөгийг нь дахин байрлууллаа. Хайруудын дүүгийнхаа ухаангүй байх царайг ширтэн ийхүү өнгөрсний флашбэк руу орлоо. Жаахан харагдах Локи хайруудын хоёр хаан Харалд буюу аавын хамт сүдэр зогсож байлаа. Харалдын эвэртэй байх үе байх юм л та ер нь бол эвэртэй байгаа. Харалд тэдэнд та хоёр бол хоёулаа миний хайртай өгөөд гэж хэлэн тэр хоёрыг хоёул хамтдаа Элбафыг мөр зэрэгцсэн авч яваасаа гэж хүсэж байна гэлээ. Гэвч тэр үед Локи аль хэдийнэ хайруудыг шахаж эхэлсэн үе байсан бөгөөд яг энэ үедээ чи надтай хамт Элбафыг захирна гэж байхгүй шүү. Чи бол өөр цус тавраг. Манай нутгийн цэвэр цуст ханхүүл энэ бүгдийг хийх болно гэж хэлсээр түүнийг зодох төрх үзэгддэг. Одоо үед ирвэл хайруудын энэ бүгдийг бодон сүхэ агсан яг л түүний толгойг авах гэж оролдоход Роуд Стенсон хоёр түүнийг барьж авахад хайруудын би хизээж Локиг уурчилж чадахгүй. Локи үргэлж миний ээжийг муугаар ярьдаг, мөн аавыг маань алсан гэж буруудахад Локи амнаа чиний хүсэл чинь үнэхээр энэ юм бол алуу халаатах гэж хэлэхэд хайруудын царай эрс өөрчлөгддөг. Локи үргэлжлүүлэн аливаа ах минь өөрийнхөө толгой доторх драмадаа хөтлөгдөөд байлгүй нүдэ нээгээд эргэн тойрноо нэг сайн ажиглаатгаач. Би үнэхээр аавыг алахыг хүссэн гэж бодож байна уу гэж хэлснээр энэ удаагийн маань товчлол маань дуусч байна. Бүгдд нь таалагдсан гэж найдаж залуусаа дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр гэж хэлэхгүй ч гэсэн баяртай. Peace. Chilling out, maxing, relaxing. Summertime weather, fantastic. Kick back. I'ma crack another cold one. Barbecue chicken almost done. Kick back. Ayy, all the shorties came through and my friends came too. It's a vibe at the kickback. Yeah, and we live from the kickback. What's up? What's up? They making fun of